Hi guys, хов болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За юу яцхан манайхаа та бүгдээрингийн амралтын өдрүүдийг сайхан өнгөрүүлсэн байх гэж найдаж байна. За ингээ хэдүүлээ шинэ хавлууга орцгоё. Энэ хов маань болохоор дэрийн тухай шинэ ховнууд байх болно. Тэгээ дэрийн тухай яриаггүй бас нэглээд удсан байна. Одоо дэрийн шүүх хурал нь 5 сарын 5-нд болох гэж товлогдчихсан байгаа. Тэгээд бодсон ч нэрээ хитгэн сар үлдчихсэн байна. Тэгэхээр одоо хэдүүлээ дэригийнхэн тухай нэлээ их ярьж эхэлнэ гэсэн үг ээ. За өнөөдрийнхөө дугаар дээр тэгэхээр та бүхэндээ дэрийн хэргийн шинэ мэдээллүүдийг апдейтсүүдийг хүргэх болно. Тэгээд хамгийн ихнийхээ мэдээллээр үнэнхээр шокинг тийм мэдээллээр эхлүүлэх гэж байна. За тэгээ энэ мэдээлэл нь болохоор дөнгөж өшигдөрхөн гарч ирсэн. Яг одоо интернетээр шуугуулж байгаа тийм мэдээлэл байгаа. Энэ болохоор Diddy болон Kanye West хоёрын тухай байгаа. Энэ бол зүгээр л shocking guys. Орой үед ялангуяа ингээ Kanye айгүй сонсон юм хийгээд ааштай social media дээр гарч ирлээ. Айгүй сонсон слот юмнууд яриад л та бүр үнэхээр cancelагдахаар юмнууд. Тэ хэрвээ Kanye биш зүгээр өөр хүмүүс байсан бол айл үшээ cancelагдчихаар тийм амар зүйлүүдийг интернет дээр хилээд яриад social media дээр өөрийгөө бие авч явж байгаа байдал нь үнэхээр аимшигтай байгаа тий. За тэгээд тийм үйлдэлүүдийг хийх тоолонд нь тэ би ингээд за энэ бол өстой Kanye-гийн хамгийн low хувилбар нь хаа тий. Хамгийн арчаагүй хийж байгаа үйлдэлийн энэ байх та гэж бодон no guys, he always proves me wrong, always proves us wrong. Тэ хүмүүс ингээл заяаста хамгийн арчаагүй үйлдэл нь байх та гэж бодонгууд Kanye болохоор үгүй no. Наадах чинь бол юу ч биш би чамд улам амар юм харуулъя гэдэг юм шиг тийм амар арчаагүй үйлдэлүүдийг улам их хийгээд байгаа. Тэгээ энэ удаагийнх нь бол миний хувьд бол хамгийн арчаагүй үйлдэл гэж бодож байгаа. Ягаад гэвэл өөрийнхөө охиныг дэрийн хэрэгтэй ингэж холбогдуулсан байгаа. Окей. За одоо тэгээ та бүхэндээ яг юу болсон тухай нэг бүрчлэн ярьж өгье. За манайхан та нар маань амралтынхаа өдрүүдээр юу хийж өнгөрүүлэх дуртай вэ? Сайхан home bar-ы байгаад гэртээ суугаад зургатаа үзээд тэгээд хүссэн зүйлээ идээд өнгөрүүлэх бас жаргал шүү, тийм үү? Амралтын өдрийг улам амттай болгохоор Pizza Hut брэндээс маань 7 хоног бүр ням гаргийн буюу бүтэн сая өдрийн урамшууллаа зарлаж байгаа юм байна. Үндсэн 8 төрлийн том хэмжээтэй пицца 44,000-аас 30,000 төгрөг болж хямдрах юм байна. Харин хүргэлтийн захиалгад 35,000 төгрөг. За тэгээд бүтэн сая өдрийг гэр бүлдээ бүтэн зориулаад пиццатай өнгөрүүлээрэй. Pizza Hut цэг имэнлээ ороод маш хялбараар захиалга өгөх боломжтой. Эсвэл бол 75 дугаарлуу залгаад захиалга өгөөрэй. Хамгийн амттай пиццаг Pizza Hut-аас. Амтд халуун пиццагаа илүү хялбараар Pizza Hut цэгмэн сайтаар онлайнаар захиалаарай. Pizza Hut. За Kanye West өөрийнхөө Twitter дээр өчтөр гарч ирээд шин дуу гаргаж байгаа гэдгийг мэдгдсэн байгаа. За тэгээ тэр дууг нь болохоор ингээд Diddy-гийн оролцсон дуу юм гинэ. Гэтэ яг өөрөө хэлэхтэй болохоор ч song by P Diddy гэж бичсэн байгаа байхгүй юу тий. Энэ дуу бол ингээд P Diddy-гийн дуу, P Diddy-гэр хийгдсэн дуу гэсэн утгатай тий. Тийм одоо гарчгийг өгсөн байна лээ. За тэгээ тэрэнд нь болохоор зөвхөн одоо Diddy оролцоогүй тий. Өөр хинхэн оролцсон бэ гэхээр Diddy-гийн хүү болох King Combs, тэгээд Kanye-гийн охин, том охин нь Northwest 11 настай жоохон охин. Тэнгүүтээ Yeezy-гийн нэг шинэ артист гинэ. Jasmine Williams гэдэг нэртэй эмэгтэй юм байна. Шинэ одоо уран бүтээлч гинэ. За тэгээд ийм хүмүүсийн одоо ингэж хамтарсан тийм дуу аахгүй юу. За тэгээд тэр дууныхаа нэр нь болохоор Lonely Roads Still Go to Sunshine гэсэн тийм нэртэй гарчигтай дууг хүргэсэн байгаа. За энэ нь болохоор нэг 3 минут хавцаа дуу байсан 3 минут 30 секунд хавцаад нэг тийм дуу байгаа аахгүй юу. За энэ дуу хэрхэн эхэлдэг вэ гэхэд хэрвээ штэ ингээд яг л Diddy Kanye West хоёрын хоолоон сонсогдож байгаа аахгүй юу. Хоорондоо ингээд уцаар ярьж байгаа юм шиг байна. Ярьж байгаа нь болохоор ингээд Diddy ингээд Kanye-д айгу талархсан талархснаа илэрхийлж байгаа аахгүй юу. Oh bro, thank you ингээд одоо намайг энэ хэрэгт ингэж орооцлоноос хойш ерөөсөө ойрын хэдэн сар ингэж надтай хүмүүс ингэж манай одоо индустригаас л гэж байгаа юм шиг байхгүй одоо нэг entertainment industry Hollywood-аас ингэж надтай ингэж ярилцаж ингэж холбоо барьсан хүн байхгүй чамаас өөр байхгүй ингэж чамдаа үнэхээр баярлалаа ингэ тэгээ миний хүүхдүүдийг одоо ингэж take care хийж одоо санаа тавьж байгаад ингэж чамд баярлалаа энэ гэл тийм хэлэнгүүд Kanye ингээл хариулж байгаа байхгүй юу? Oh of course тэгэлгүй яах вэ? Тэгээд чи бол одоо
practically raised me гэж хэлж байгаа байхгүй. Чи бол одоо баг намайг өсгсөн хүн те. Хэдийгээр хоёулаа тухайн үед ингээд би нэг мэддэггүй байсан ч гэсэндээ ингээд чи бол намайг жоохон багт бараа өсгсөн хүн гэж ярих гэдэг байгаа байхгүй. Одоо дуугаараа хөгжмөрөө одоо тэгэж aspiration те ингэж өөрт нь тийм motivation өгдөг байсан ч гэдэг юм уу те. Тийм болохоор чи намайг одоос ингэж raised me энэ гэсэн нэг тийм утгатай зүйлийг хэлж байгаа нь сонсогддог байгаа. I love you so much, man. It's like you raised me even when I didn't know you. За тэгээд ингээд дуун эхэлдэг байхгүй юу? За тэгээд тэрэн дээр нугасаа Kim Combs одоо ингээд дуулж байгаа сонсогдчихсэн. За тэгээд яг нэг гол хавцаа Northwest-ийн нэг хитгэн мөр явдаг байхгүй юу? Тэгээд яг North-ийн яг тэр одоо хэлж байгаа мөрнүүд нь болохоор нэг ийм мөр байгаа байхгүй юу? When you see me shining, then you see the light гэж байгаа байхгүй юу? Хэрв чи намайг ингээд одоо цацарж яхахыг харах юм бол те ингээд shine хийж яхахыг харах юм бол чи одоо гэрлийг харж байна гэсэн үг гэж нэг тийм утгатай одоо мөр байна лээ. Тэгэл нэг хэсэг нэг тийм адилхан мөрнүүдэл ер нь ингээд давтаад идэг. Тэнгүүтээ бас өөр юу жилдэг үлээ нэг хэр одоо хуурамч зан гаргасан юм фэнүүд надад хэрэггүй энэ гэсэн нэг тиймэрхүү бас мөрнүүд байсан. When you see me shining, then you see the light. Surrounded by fake friends I don't even like. Тэг ер нь нэг иймэрхүү те 3 минут 30 секундын тийм дуу гаргасан байгаа. За гэхдээ одоо энэ хүү дуу ингэж цацагдах дээр бүр боо юм болж байгаа. Яагаад вэ гэх юм бол Kim одоо яг энэ хүү дууг цацагдах чаа гэдгийг нь олж мэдээ. Тэгээ дэрхүү энэхүү дуун дээр нь те өөрийнх нь охин Northwest ингээд бас одоо verse хийж оролцсон гэдгийг нь сонсоод бүр ингээд энэнийг тэгээ энэ дууг цацагдуулахгүйгээ тэрийг нь одоо блок хийх гээд те тэр цацагдахыг нь хаах га зогсоох гээд ингээд Kim айгүй хичээсэн юм байна лээ. Яагаад вэ гэхээр одоо Kim-ийн гаргаж ирж байгаа зүйл нь гэдэг юм бол те гаргаж ирж байгаа argument нь гэдэг юм бол Northwest-ийн одоо нэр нь trademark хийгдчихсэн юм байна. Trademark хийгдэн гэхээр ч одоо ингээд тэр нэр ингээ бүр нэг хүний эрхэнд очсон байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр хүний нэрийг одоо ингэж хамаагүй ашиглаж болохгүй нэ тэрэ гэж те. Зөвхөн Northwest гэлтгөө бүх 4 хүүхдийнхаа нэрүүдийг нь ингээд Kim Kardashian trademark-ыг нь өөрөө авчихсан юм байна. За тийм учраас одоо ингээд Kim-ийн зөвшөөрлгүйгээр ингэж Northwest-ийн нэрийг нь оролцуулж те Northwest-ыг ингэж янз бүрийн тийм одоо project интернүүдэд оролцуулж болохгүй. Тэгээ заавал ингээд одоо хиний Kim Kardashian-ы зөвшөөрөл хэрэгтэй юм байна. За тийм учраас ингээд Kim гарч ирээд те ингээд би ингээд шүүхтэн гээд шүүгч рүү айл үшээ ингээд өргөдөл өгчихсэн байгаа юм байна лээ. Тэгээд нэрийг нь Northwest-ийн нэрийг нь ашиглаж болохгүй энэ дүү гаргаж болохгүй гээд. За тэгэнгүүт Kanye угаасаа тэрэнд нь уралж байгаа шүү дээ, тийм учраас ингээд Kanye өөрийнхөө Twitter дээр гарч ирээд угаасаа л дандаа Kanye чинь Twitter дээр гарч ирэл янз бүрийн хачин tweet бичдэг шүү дээ. Ганц өөрийнх нь хэрэгэлдэг платформ шүү дээ, тийм учраас өөрийнхөө одоо Twitter дээр гарч ирэнгүүтээ хүмүүст одоо ингээд те харуулж авахгүй энэ харалтаа энэ Kim's дандаа ингэж миний хүүхдүүдийг надаас ингэж булаах гэж ингэж яадаг те ингээд хүүхдүүдийнхаа нэрийг ингээд trademark энэ төр хийчихсэн энэ төр гэсэн утгатай юм ингээд бичээд тэгээ ер нь ингээд Kim-ийг илчлэх гэж байгаа гэсэн утгатай тийм одоо харуулах гад тэгээ бүр Kim-тэй хоорондоо ингэж бичлэлсэн мессежигээ хүртэл ингэж скриншот хийгээд олон түмэнд харуулсан байгаа байхгүй. За тэгээ тэр мессежнийхэн скриншотн дээр нь болохоор ер нь нэг иймэрхүү юм бичигдсэн байгаа байхгүй юу. Kanye Kim лөө нэг article одоо нийтлэлийн нэг хэсгийг ингэж явуулсан байгаа байхгүй юу. Яг юуны ямар утгатай одоо тийм нийтлэлсэн юм бүүмд ямар ч гэсэн нэг тийм нийтлэл ч юм уу ямар нэг тийм докюмент л байгаа байхгүй юу. За тэнгүүдээ доор ингэ бичсэн байгаа байхгүй юу. I'm never speaking with you again. Би чамтай бол дахиж хизээж ярихгүй гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Kim ингэж хэлж байгаа байхгүй юу. Айл эртдээ тухайн үед нь би чамд ингээд хүүхдүүдийнхаа одоо нэрийг би ингээд trademark хийгээд авчиж болох уу? Би өөрөө эрхийг нь авчиж болох уу? Одоо хүүхдүүдийг 18 нас хүртэл ингэж асуухад чи надад зөвшөөрөөд бүх эрхийг нөгөө үздэй, trademark эрхийг нөгөө үздэй гэж байгаа байхгүй юу? Тийм учраас чи одоо ингээд шууд болоо, над оролдлогоо боль зогсоо. За тэгээд би аль үшэнэ ингээд North-ыг тэрхүү дэрийн дунд оролцоолохгүйгээд шүүгч рүү тийм өрөдөл гаргаад явуулчихсан байгаа. Би ингээд охиноо хамгаалах гэж байна гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ хоёулаа бол айл үшээ манай хүүхдүүдийг төрөхөд л те ингээд энэ тухай ярилцаа тохироод те ингээд нэг хүн trademark хийнэгээд ярьж тохироод зөвшөөрчихсэн байсан гэж хэлж байна. За тэгсэн чинь Kanye ингэж хариулж байгаа байхгүй юу. За тэгвэл одоо ингээд те хоёулаа бол зүгээр л одоо дайнд явж гинэ л гэсэн үг те дайныг эхлүүлж гинэ гэсэн үг. Тэгээд хоёулаа бол аль нь ч энэ одоо public fallout-аас ингэж амьд гарахгүй гэж хэлж байгаа байхгүй юу. Одоо зүгээр ингээд байлдалцъя л гэж хэлж байгаа юм шиг байгаа байхгүй юу. Сошиал дээр ингэж байлдалцъя. Тэгээд хоёулаа ингээд хамаг биенийхээ муу мухайг хилчлээд тэгэнгүүт одоо хоёулынгийнх нь аль нь ч энэ зүйлээс одоо ингэж нэр төр айтайхан гарахгүй. Тэг хоёулынгийнх нэр төр хоёулаа л одоо навс уннаа гэж одоо сануулж хэлж байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ you're going to have to kill me гэж бүр хэлсэн байхгүй юу. Чи бол
Тэгээ би бол энийг зогсоохгүй. Би бол одоо ингээд чамтай үзэлцэх болно. Чи намайг алхал хэрэгтэй болохонтэй гэсэн утгатай тийм зүйлийг Kanye хэлсэн байгаа. За тэгээд энэ дуу нэг штэ хизээ бичигдсэн бэ гэхээр штэ Kanye хэдхэн 7 хоногийн өмнө ингээд хүүхдүүдтэйгээ уулзсан гинэ ингээд хүүхдүүдээ өөр зөөрөө авчирсан. За тэгээд Kimi хэлж байгаагаар болохоор ингээд Kanye бол хүүхдүүдээ хараагүй бүр хэдэн 7 хонсон гэж аахгүй айгүй урт удаан хугацаа өнгөрөөсөн гэж аахгүй хэдэн 7 хоног биш баг хэдэн сар юм уу те хүүхдүүдтэйгээ уулзаагүй тэгж жагаад ингээд хүүхдүүдээ одоо өөр зөөрөө өөрийнхөө гэрт авчирч ингээд уулзсан гинэ. Тэр үедээ ингээд Kanye North X студ дээр аваачаад ингээд тэр хэсгийг нь тэр мөрийг ингээд verse-ыг нь бичүүлчихсэн байгаа байхгүй юу. За тэгэхээр одоо ингээд Kimi тэг ямар ч мэдлэггүйгээр ийм дууг ингэж бичүүлээд тэ студ дээр авчиж бичүүлээд ингээд ийм дуу хийчихсэн байгаа байхгүй юу. За тийм учраас ингээд Kim бол энийг зөвшөөрөхгүйгээд олж мэдснийхаа дараагаар нь шүүгч рүү cease and desist явуулсан гэж хүссэн тэ cease and desist гэхээр одоо Kanye өөрийнхөө охиныхоо тухай ярьж чадхаа болох юм шиг байгаа байхгүй cease and desist хийж байгаа болохоор Kim бол угаасаа өөрийнхөө охиныг ингээ хамгаалах гэж байна. Өөрийнхөө охиныг ерөөсөө тэгэж дэрийн одоо дунд оролцуулж тэ энэ дэрийн хэрэгтэн ингэж оролцуулмаар байна гэж одоо ярьж байгаа байхгүй. Тэгэд угаасаа ойлгомжтой хүн болгоно л угаасаа Kimтэй саналыг байгаа шүү дээ. Ямар аав гэхээр тэ ийм одоо янз бүрийн амар тэ хэрэгт гүтгэгдчихсэн байгаа. Одоо хэрэгт орооцолтчихсан байгаа. Шоронд байгаа тэ тийм хүнтэй өөрийнхөө охиныхоо 11 настай охиныхоо одоо нэрийг ингэж орооцолдуулаад тэ нэг одоо sentence нэг өгүүлбэрт хүртэл ингэж байлгахыг хүсгүй үстэй тэ Derry and Northwest хинч бол тэрийг хүсгүй үстэй тэ тэгж яагаад Kanye ийм амар үнэхээр арчаагүй үйлдэл гаргасан байгаа. Тэгээд одоо цаашдаа бол юу болох юм мэдэхгүй байна. Амар л юм болно гэж бодож байгаа. Kanye бол ингэж хэлж штэ тэ өстой хоёлаа би бол өстой дайнд явахд бэлэн байна тэ өстой чамтай үзэлцэн ингэдэрэг гээд тэгэхээр одоо баг Kimi хамаг нууц моцыг дэлгэх юм уу яах юм хэдүүлээ харж л явах хэрэгтэй гэсэн үг. За тэгээ Kanye энэхүү дуугаа яг одоо ийм стриминг платформ интернет дээр тавиагүй одоо Spotify ч юм уу YouTube ч юм уу те иймэрхүү одоо стриминг платформуд дээр тавьж цацаагүй ч гэлээ тэр бүтэн дуугаа өөрийнхөө Twitter дээр ингээд цацчихсан байхгүй. Тийм учраас ингээд хүмүүс алив хүчнээ сонсчихсан гэсэн үг. Тэгэхээр одоо бас өөр хэрэгт ормоор л юм те яг одоо шүүгч нь одоо ингээд Kimi өрөдлийг нь хүлээж аваад тийм янз бүрийн шийдвэр гаргах юм бол тэгээ Kanye аль үшээ цацчихсан байгаа юм чинь бас нийлээ асуудалд орно гэж бодож байна. Тэгээ би ерөөсө тэрийг нэрээ мдээгүй одоо энэ дөрвөн хүүхдийнхаа дөрвөлнгийнх нь нэрийг одоо бүр trademark хийгээд эрхийг нь ингээд авчихсан гэж ерөөсө сонсож байгаагүй. Тэгээд одоо ч амар энэ тэгэхээр одоо хинч одоо энэ хүмүүсийн нэрийг ингээд дураараа ашиглаж болохгүй гэсэн үг бодож ямар ч юм дээр ингээд дураараа ашиглаж болохгүй. Тэгэхээр айгүй амар газтай те. Ер нь би өөрийнхөө нэрийг trademark хийлээд юм лөө аач гэх амар те. Trademark гэх нэр амар тийм үнэтэй биш гэсэн. Trademark чинь нэг $600 ингээд trademark хийдэг гэсэн баг шүү. Тэгэхээр өөрийнхөө нэрийг trademark хийдэг юм уу? За тэгээд ийм шин мэдээлэл гарч ирсэн байна. Үнэхээр солиотой. Тэгээд Kanye үнэхээр л дэрийтэй бүр ингэж тэ ахын дүүс байх гал хэвээр үнэхээр хамгийн сайнаас нь байх гал үнэхээр амар хичээж байгаа юм шиг байна. Тэм учраас ингээд ийм солиотой үйлдэл хийж байгаа юм шиг байна. За тэгээд Kanye арай хиний хурал дээр нэрх юм шүү дээ тэ. Дэрийн шүүх хурал дээр хүрээд ирэх юм шүү дээ. Очсон байж магадгүй л ах шүү дээ. Өө би гэр бүл ингээ очсон байвал яана. За манайхаа энэ бичлэг дээр орох байсан өшөө өөр одоо мэдээллүүдийг эдит хийгээд оруулъя гэхээр бас нэлээд их ингээ эдит авах байгаа байхгүй юу? Тийм учраас та бүхэндээ одоо энэхүү дугаар дээр ингээд яг энэ шинээр гарч ирсэн саяны мэдээллийг хүргээд ингээд өндөрлөчгээ. Тэгээд part 2 одоо маш удахгүй орноо. Ойрт ингээд ажлын ачаалал нэлээ их байгаа болохоор YouTube-ээсээ жоохон ингээд цалгардаад байгаа шүү. Тэгэхээр уучлалт хүсье та бүхнээсээ ойлгоод тэгээ та бүхэн маань part 2-ыг хүлээгээд сууж агаарай. Тун удахгүй оруулах болно. За тэгээ лайк дарахаа битгий мартаарай. Channel дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол заавал subscribe дараарай. За ингээ хэдүүлээ part 2-ороо уулзлаа. Түр баяртай.